Аялагч 2026 оны агаар сэрэг металл мэд хамттай байсан ч цаг хугацааны машин дахин нэг удаа хүчтэй чижирхийлэн зогсоход бүх зүйл өөрчлөгдөв. Агаарт аргалын утаа, хэрийн зэрлэг өвс, угаагаагүй хоньны ноос бас эртний гэмээр өнөр анхлан дорж нүдэ нэлээ. 16 дугаар зууны сүүл үе. Монголын тол нутаг яг л хөөх тэнгэрийн доорх ногоон далай мэтцлийн харагдана. Морин жимийн хажуугийн жижиг толгодын дээр элэгдэж хуучирсан дарцагтай овааны дэргэд нэгэн хүн сууж харагдана. Тэрээр хүн гэхээсээ илүүтэй байгаль дэлхийн нэгэн хэсэг мэт үзэгдэнэ. Энэ хүн бол эрдэмтэй лам Ловсон байлаа. Чиний ирж байгааг салхи надад шивнсэн юм хэмээн тэр арга бутлага мэт бүдүүн дуугаар хэлээд, гэхдээ чиний хувцас цохорхон хоёг шиг харагдана гэж салхи хэлээгүй юм шүү гэлээ. Ловсон ломд орж давстай тостой хийстэй цай айгалж өгөө. За хөөмөн чи түүхийн төгсгөлийг үзчихээд одоо эхлэлийг нь харах гэж хичээж байгаа хүний царайтай иржээ хэмээн Ловсон өгөөлөө. Би оддын хооронд зайг товчилдог, бүх зүйлийг боддог, хийдэг машинтай хизээж унтардаггүй гэрэлтэй тийм цаг үеэс ирсэн гэж даржийг хэлэхэд Ловсон нэмсэглэж. Тэгээд тэр ирээдүйд чинь зүрхний шаналлыг зогсоо гаргалсан уу? Эсвэл бороо оруулгүй өв сургуулах арга олсон уу хэмээн асуув. Ловсон лам дорж аялагчийг орхны хөндийн шохоолог хадны агууд байрлах нэгэн нууцлаг хийдэд дагуулж ирлээ. Энд мянган гар бичмэл судар байхаж тэрээр нэг хөх доргон марандагтай судар гаргаж ирэв. 7 үеийн өмнө нэгэн даяанч ламын агууд сууж байхдаа үүлэн хүмүүсийн тухай бичсэн юм. Тэнд цөлийн зочин цохын хувцас гоёг өмсөж тусгалгүй хар тойл барьж ирнэ гэсэн байдаг хэмээн Ловсон судрын хуудснаас хараа салгалгүй намхан өгөөлөв. Дорж халааснаас унтарсан ухаалаг уцаан гаргахад Ловсон хар тойл шиг юм хэмэв. Танаа ертөнцид мэдлэг гэдэг хичээл зүтгэлээр олдгоо эсвэл салхи шиг хаасаагүй бодог болохоор хинч үнэлхэ байсан уу хэмээн асуув. Дорж уцаан асааж дотор нь байсан хотын зураг, өндөр барилга, олон хүний богинорлыг харуулхад Ловсон ихэд гонхтойгоор тэд бөгөд хамтдаа байгаа мэт боловч хинч бие бэрүүгээ харахгүй юм. Энэ бол гэрэлт ертөнц биш, сүнсний ертөнц байна гэлээ. Уцны цэнийг нэг хөв хүртэл унахад дорж Ловсон ломд ирээдүйн одон орны зураглал, ангаах ухааны мэдлэгийн ололтыг харуулж амжив. Ловсон өвчин үүсгэгч нүдэн түл үзэгдэг шнянгуудын дүрсийг хараад ихэд гайхав. Чи надад их том ачаа өрүүллээ гэж Ловсон хэлээд, хэрэг би үүнийг хаанд хэлвэл бид дэлхийг дахиад ч байлдан дагуулж чадна. Гэхдээ бид Монгол төвөөрөө үлдэж чадах болов. Хэрэг үннийг хэлдэг ийм хайрцагтай болчихвол салхины чимээг сонсох хүн үлдэх болов. Утас бүр мөсөн унтрлаа. Ловсон ломд ирээдүйн технологи биш, харин ирээдүйн хүмүүс өөрсдийн амраамглан золиослж олсон тэр мэдлэг сонирхолтой байлаа. Боцог цаг болж агаар дахин чичирхийлж эхлэхэд Ловсон ломд орчид тэнгэрийн төмрөөр хийсэн очир бэлгэлв. Наад хартал аваад яваа. Харин өөрийнхөө тэр хизээж унтардаггүй гэрэлтэй хоттой очоод хажууд байгаа хүн рүүгээ нэг хараарай. Тэр хүн наад толноос чинь илүү сонирхолтой байж магадгүй шүү хэмээн тэр инээд алдав. Гэлсгийх цагаан гэрлийн дараа дорж аялагч 2026 оны өөрийн лабораторид иргэн иржээ. Гартаа Ловсон ламын өгсөн дулаахан очрыг
хатгасаар байлаа. Хэдэн сарын дараа археологчид Орхны хөндийн нэгэн агуйн ханаас 16 дугаар зуунд хамаарах нэгэн ханы зураг олжээ. Тэр зураг дээр нэг лам ирээдүйн хувцастай хүнд сургаал айлдаж байх бөгөөд тэдний дунд бадам цэцгэн дээр нэгэн тэгш өнцөгт хар зуул байхыг дурсалсан байв. Эрдэмтэд үүнийг тайлбарлаж чадахгүй гайхаж байхад дорж халаасандаа байгаа уцруугаа биш харин өдөөс нь хараад гайхан ярилцах эрдэмтэн бүсгүйн өдрөө хараад нэмсгэллээ. Лувсан ламын хэлсэнчлэн хамгийн тод гэрэл бол залгуур шаарддаггүй гэрэл буюу хүний сэтгэл юм гэж дорж бодож зогслоо.